Энэ хүнтэй чи яаж хэвнэтрэгдсэн бэ? Энэ чичээний жолооч лав орс хэлтэй баг. Дарга? Харуу дарга гэж байна. За таал хэлмэрчилж өгөндөө би хайрхан сумын дарга. Энэхүү кинонд 1928 оны үед Монгол улсад Европын соёл иргэншил, эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан, тэр дундаа эмнэлгийн үйл ажиллагаа нэвтэрч эхлэхэд өдөө орон нутагт ирсэн Орос эмч эмэгтэй, нутгийн нэр хүндтэй Марам нарын өрсөлдөөнөөр хуучны уламжлалт заншил үзэл бодол, шашны нөлөөг даван туулж хүмүүсийн үзэл бодолд эргэлт гарч сэтгэх үед шинэ ёс суртахуун хэрхэн төлөвшөж байгаа тухай өгүүлдэг. Бумага та чи ягаад докторгон уйлуучаад байна да? Үгүй би Марамбын очиж бие үзүүлэх гэсэн биш ээ. Юу морин тэргийн уйлах гэсэн. Чаавас. Надад гомдчих. Бумага та чин хатдаг барьж ламын тэргийг гуйх гэсэн юм биш вэ? Олон нийтийн зүрх сэтгэлд хүрсэн Монголын хамгийн анхны цагаан халдвартай эмчийн үйл хэрэг олон жарныг өртөөлж өнөөгийн хэдэн мянган алтан гарт эмч нараар түүжээлэх хөгжил дэвшлийн их суурийг тавьжээ. Монголын анхны ардчилсан чөлөөт 25 дугаар сууг телевиз шоу ертөнцид цоо шинийг санаачлагч гэдгээрээ үзэгчдэд хэдийн хүндлэгцээ. Санаачлан хэрэгжүүлж байгаа төсөл шоу нэвтрүүлгүүд үзэгчдийг байлдан дагуулдаг нь нууц бишээ. Тэгвэл 25 дугаар сууг телевиз эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран 2016 оны Дуйлан, 2017 оны Сенсац, Сэрэлт 2 реалити шоу нэвтрүүлгээ үзэгчдийн хүртэл болгоход бэлэн болсныг бахархалтайгаар дуулгая. Эрүүл мэндийн салбар тэр дундаа эмч ажилтнуудын дунд зохион байгуулагдж байгаа Монголын хамгийн анхны бодит реалити шоу нэвтрүүлгээ үзэгч таны мэлмэд айлчлан ирж буй шинэ оны бэлэг болгон дэлгэн үзүүлж байгаадаа туйлын баяртай байгаагаа уламжлая. Телевизийн реалити шоу нэвтрүүлгийн дунд хувьсгал хийж илүү хурц үйл явдлаар дүүрэн Сэрэлт 2 шоу нэвтрүүлгээр үзэгч та зогс шугамны цаана хаалттай хаалганы ард болох эрүүл мэндийн үйлчилгээг ээлдөв тавилт уран сайхны найруулгагүйгээр шууд хүлээн авч үзэх юм. Монгол улсад ашиглагдж байгаа эрүүл мэндийн салбарын техник, тоног төхөөрөмж, эмч ажилтнуудын ур чадвар, хүний төлөө тангараг өргөсөн тэдний ажил амьдралыг Сэрэлт 2 шоу нэвтрүүлэг үзэгч танд ил болгоно. Сэрэлт 2 шоу нэвтрүүлэг нь Монгол улсын хэмжээнд нийт ард иргэдэд үйлчлэх үйлчилгээгээр тэргүүлэгч улсын 3 эмнэлгийг сонгон авсан юм. Сүхбаатарын одонд хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн хошин одонд улсын 1-р төв эмнэлэг нь үйлчилгээний соёлыг эрхэмлэн, технологи инновац тулгуурлан иргэдэд нотлогоон суурилсан эмнэлэг зүйн тусламж үйлчилгээг чадварлаг багаар үзүүлж, сургалт, эрдэм шинжилгээний баазуулж, их сургуулийн эмнэлгийн сонгодог загвараар Төв Азийн тэргүүлэх эмнэлэг болон хөгжих эрхэм зорилго тавин ажиллаж байгаа. Мөн эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнгийг тодорхойлж, хэзээд анхдагч манлайлагч байх алсын хараатай ажиллаж байна. Харин улсын 3 дугаар төв эмнэлэг нь үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээний загварыг ангаах ухааны ололт дэвшилд тулгуурлан үндэсний хэмжээнд бий болгон бүс нутаг дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол улсын эрүүл мэндийн салбарын жигшиг эмнэлэг болох зорилготой үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн чанартай аюулгүй тусламж үйлчилгээг эрсдэлгүй ээлтэй орчинд үр дүнтэй үзүүлэх алсын хараатай ажиллаж байна. Сэрэлт 2 шоу нэвтрүүлэгтэй хамтран ажиллах 3 дахь эмнэлэг бол галын тэргүүн игнэнд жагсах гэмтэл суваг судлалын үндэсний төв багтаж байна. Гэмтлийн эмнэлгийн хамт олон ангаах ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологиг үе шаттай нэвтрүүлж, осол гэмтлээс сэргийлэх, онцлох, эмчлэх, нөхөн сэргээх тусламж үйлчилгээг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн тэгш, шударга, хүртээмжтэй, чанартай үзүүлж, хүн амын эрүүл мэндийг найдвартай сахин хамгаалах эрхэм зорилготой ажиллаж байна.
Монголын хамгийн анхны эмч ажилтнуудын дунд зохион байгуулагдаж байгаа Сэрэлт 2 реалити шоу нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Хамгийн анхны бодит реалити шоу нэвтрүүлгийн оролцогчид гол дөрүүд үзэгч та бүхэндээ яг энэ цаг мөчид уулзах гэж байна. Тэгэхээр шоу нэвтрүүлгийн маань анхдагч хамгийн анхны оролцогчдын манд дэмжиж ажиллаж байгаа 3 эмнэлгийг үзэгч та бүхэнд танилцуулъя. Улсын 1-р төв эмнэлэг, Шаасны улсын 3-р төв эмнэлэг, гэмэл цогц судлалын үндэсний төв эмнэлгийн эмч ажилтнууд оролцож байна. Та бүхэнд амжилт хүсээд халуун алга ташилтаар үзэгч болон тоомлъя. Сэрэлт 2 төслийн зөвлөх багийг үзэгч та бүхэнд яг одоо танилцуулах гэж байна. Тэгэхээр төслийн багт 3 гишүүний бүрэлдэхүүнтэй баг багтсан байгаа. Төслийн багт багтсан эрхэмсэг хадагтай нэг шүүгч, эмэгтэй Монгол улсын гавьяач жүжигчин Алтан Цэцэг. Энэхүү гайхалтай төслийг эхлүүлж, эмч ажилтнуудын хийгээд эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор үзүүлэхээр төслийг санаачилсан Бат Эрдэнэ. Төслийг зохион байгуулагч, зөвлөгч Алтан Сүх нар энэхүү төслийн зөвлөх багт багтсан байна. За эрүүл мэндийн салбар эмч мэрэгчлэтнүүдийг одоо үнэн бодит байдал дээр ажил дээр одоо хэрхэн юу хийдгийг одоо хүний амь нас эрүүл мэндийн төлөө яаж ажиллаж байгааг бодитоор иргэдэд бас ойлгуулах хэрэгцээ шаардлага үүссэн. Иргэд маань бас өнөөдөр эмч нар эрүүл мэндийн салбарыг бас бүрэн сайн ойлгоогүй, эмчнэрийн үйл ажиллагааг бас мэдэхгүйгээсээ бас буруу зүрх ойлголттой байдаг. Тэгээ энийг бол бодит амьдрал дээр ялангуяа яаралтай тусламж, сэхэн амьдруулах, одоо мис засал гэдэг энэ одоо эмчнэрийн одоо хамгийн одоо гал тийм гарсан ийм байдлуудад эмч нар үүргээ хэрхэн гүйцэтгэж байна. Өнөөдөр манай залуу үе болсон, ирээдүй болсон эмч нар маань ямар хэмжээнд бэлтгэгдэж, ямар хэмжээнд ажиллаж байна вэ гэдгийг одоо олон нийтэд харуулахыг зорьсон. Тэгээ энэ нэвтрүүлгийг бол санаачилж ингээд ажиллаж байна. Тэгээ энэ манай нэвтрүүлэгт манай энэ төв төрөлжсөн одоо томоохон эмнэлгүүдийн одоо өнөөдөр яг ажил үеигээ гүйцэтгэж байгаа залуухан жижигэнсэн залуучууд маань ингэж оролцож байгаад их баяртай байна. Тэгээ цаашдаа эрүүл мэндийн салбар эмч мэрэгчлэтнүүд маань улам одоо энэ нэвтрүүлгийг үзээд урам зориг орж ажил үйлс нь улам одоо Сэрэлт 2 гэдэг одоо нэр шигээ одоо энэ эрүүл мэндийн салбар одоо энэ салбартаа томоохон амжилт сэрэлтийг авчирнаа гэж найдаж байгаа. Миний хувьд болохоор өөрийнхөө амь нас эрүүл мэндийг эмч нартаа даатгаж байдаг Монголын мянган иргэдийн төлөөлөл болж энэхүү нэвтрүүлэг зочин шүүгчээр оролцож байгаадаа их баяртай байна. Тэгээд надад энэ реалити шоуны нэр их сайхан санагдлаа л да. Манай Монголын ард түмэн мэднэ, Сэрэлт гэдэг Монголын уран сайхны киног мэднэ. Европын ангаах ухаан анх яаж Монгол оронд орж ирсэн тухай гардаг кино. Тэгээ энэ реалити шоу болохоор тэрний төвчөө болсон олон сайхан эмч мэрэгжилтнүүдийн ажил, амьдрал, энэ цаг наргүй их хүнд хүчээр хөдөлмөрийн тухай ингэж үзүүлж байгаа нэвтрүүлэг болохоор би бас оролцохтой их баяртай байна. Тэгээ энэ сайхан одоо бидний амь насыг хамгаалж байдаг бурхтуудын дунд хэдэн өдөр хамтарч ажиллаж байгаа да. Жүжигчин хүнийхээ хувьд бас жирийн иргэнийхээ хувьд их баяртай байна. Бас их сонирн байна. Ингээд үзэгчид та бүхэндээ хандаж хэлэхэд энэ 25 дугаар телевизийн энэ реалити шоуг дугаар болгоныг алгасалгүй үзээрэй гэж та бүхэндээ хүсэж байна. За баярлалаа. За Сэрэлт 2 реалити шоунд оролцох хүндтэй үргийг хүлээсэн эмч нартаа баяр хүргэе. Зохион байгуулах болон зөвлөх багийн зүгээс та бүхэнд бас сануулгах зүйл байна. За энэ дээр бол дуудсан цагт, дуудсан газарт багууд бол бэлэн байна. Цагийг хатуу баримтлана. За зөвлөх багаас цаг тухайд нь үүрэг даалгаврыг өгнө. Үүрэг даалгавар мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар, харилцаа хандлага, хувь хүний авиас чадварыг харуулах тал дээр чиглэнэ. Үүрэг даалгаврыг ямар ч нөхцөлд өгч болно. Тухайн цагт багууд багаараа хэрхэн ажиллахыг харуулах учраас багаараа байж тухайн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэхийг та бүхнээс хүсэж байна. Эмнэлгийн салбарын төлөөлөл болсон та бүхнийг тэмцээндээ амжилттай оролцсон гэдэгт итгэж байна. Та бүхэнд амжилт хүсье. Сэрэлт 2 шоу нэвтрүүлгийн дүрм. 1. Цаг баримтлан яаралтай дуудлага хийх үед товлсон цагт бэлэн байх. 2. 9 оролцогч 3-3-аар 3 багт хуваагдана. 3. Багууд тус бүр нэр өгсөн байх. 4. Нэвтрүүлгийн зураг авалтын үеэр ямар нэгэн бусад ажилд оролцохгүй, зураг авалт таслахгүй байх.
5. Дээрх тохиолдолд шоу нэвтрүүлгээс хасах хүртэл арга хэмжээ авна. 6. Өөрийн ажил амьдралаа бодитоор үзүүлэх. 7. Төслийн багаас даалгавар өгөх тул биелүүлэхээс татгалзахгүй байх. 8. Багууд өөрсдийн Facebook хуудас нээж багаас сурталчлах, үзэгчдэд илүү таниулга хийх. 9. Ялагч үзэгчдийн саналаар тодорно. Та бүхэнд амжилт хүсье. Ингээд 9 хоногийн турш нэвтрүүлгийн дүрмээр ажиллаж даалгавруудыг гүйцэтгэж үзэгч олноос хамгийн олон саналыг авсан нэг баг ялагч болох учиртай. Ялагч ямар шагналын эзэн болох вэ гэдгийг яг одоо та бүхэн дуулгая. Эмч ажилтнуудын яруу алдрыг өргөсөн нэр хүндийн баталгаа болсон цом 5 сая төгрөг. Мөн Франц, Герман, Солонгос зэрэг улсуудад 3 сарын хугацаанд мэрэгжил дэвшлүүлэх сургалтанд хамрагдах шагналын эзэн болох юм. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Сэрэл хоёр реалити шоунд орж байгаа манай багийн зүгээс баяртай байна. За бид гурав гэмцэг судлалын үндсний төвийг төлөөлж энэ шоунд оролцож байгаа. За манай төв эмнэлгийн удирдлагын зүгээс санал тавьсан. Энэ шоунд орох үгээд энийг дэмжиж бид гурав энэ шоунд оролцохоор болсон. За манай багийн гишүүд манай төлөгийн нөхөс зэрэг мэдслийн тасгийн эмч Ирландч, эрчим дэмжлэгээ мэдээгүүлэлтийн тасгийн эмч Ариун болд. За миний би сод үлэг тархины мэдслийн тасгийн эмч ийм бүрэлдэхүүнтэй шоунд оролцож байгаа. За тэгвэл багийн нэрээ ярилцээ. Багтаа ямар нэр өгөх вэ гэдэг. Шонхроо. Би бүргэд хийдэг шүү. Шонхрон дээр шүү. Шонхор бол хамгийн дайчин, хурдтай. Аач бүх газар очно. Манай баг бол ерөнхийдөө Шонхор гэдэг нэр авч байна. За бид гурав ярилцаад багийн ахлах гэж сонгох хэрэгтэй юм байна. Сод үлэг юм чинь бага ахлагч ортой билээ гэж бодож байна. Ер нь бол өөрөө ч бас тархитлагын юмч. Энэ жоохон толгой дээр байдаг. Тэ. Би бол юмч чинь. За тэгвэл сонгоч. За бусад эмнэлгүүд манай эмнэлгийг бодох нь эмэгтэй эмчнэр ажилчид илүү давмгай байдаг. Манай эмнэлгийн хувьд бол эмчнэрийн 95 орчим уу 90-95 орчим дандаа эрэгтэйчүүд үлдсэн эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ эмэгтэй гишүүдтэй багаас чамбай дээр янз бүрийн дутхгүй байх гэж бодож шүү дээ. Манайд одоо эмэгтэйлэг байна. 65 зурлахад нэгэн төрүүлдэг гэдэг шиг тэмцээн өрсөлдөө юм байна. Айлыг нь төрүүлнэ. Ямар ч баг болгол төрүүлэхийн төлөө энэ тэмцээнд өрсөлдөнө. Эмнэлгийнхаа нэр хүндийг болон салбарын эмчрийнхаа нэр хүндийг гаргаж хичээж оролцох болно. Бид нар бол 3 өөр тасгаас бүрдсэн ч гэсэн гэмтэл цог судлалын шижигнсэн залуу эмч нар бидний бол санаа нийлсэн, гар нийлсэн 3 эмч учраас шонхроод урагшаа. Сэрэлт 2 реалити шоунд оролцож байгаа гэмтэл цог судлалын үндэсний төвийн эмч Ирлан, Ариун болд, сод үлэг эмч нартаа амжилт хүсье. Шонхрууд баг урагшаа. Сэрэлт 2 реалити шоунд оролцож байгаа сэтгэл бол маш өндөр байна. Бид гур бас анханасаа энэ нэвтрүүлэгт оролцох санал хүсэлтийг эмнэлгийн удирдлагуудаас хүлээж аваад бас нэлээх сандарсан, твдсэн. Тэр бол бас аргагүй л дээ. Бид эдгээр бас камерын өмнө ажилтгүй, эрүүл мэндийн манаанд ажилтдаг хүмүүс ямар ч байсан бидэнд итгэл хүлээл гэж энийг оролцож байгаадаа бас баяртай байна. Тийм үстэй манайхаа. Ихэд өөрөө саналаараа багийн ахлагч болчихлоо. Идэх юм үү? Бид гурван бахархар болсон энэ эмнэлэг маань 90 жилийн түүхтэй. Монгол улсын хамгийн анхны ууган эмнэлэг хамт ингээд нэг баг болоод ажиллаж байгаа бүх хамт олноороо бид бүхэн маш их бахархдаг. Тэгээ бид гурыг ингээд төлөөлүүлж энэ тэмцээнд оролцуулж байгаад маш их баярлж байна. За ерөнхийдөө бол энэ нэрний асуудал дээр бол бид гур бас нэлээ ярилцсан, хэлэлцсэн. Тэгээ эцсийн байдлаар ер нь бас энэ улсын 1-р төмлөг хамгийн анхдагч ууган эмнэлэг гэдэг утгаар нь бид гур бас энэ нэрээ бас нэлээ бодож иж өгсөн. Анхдагч манлайлагч гэдэг нэрийг өгсөн. Тэгээд мэдээч хэрэг энэ шоу реалити гэдэг утгаараа бас яг тодорхой хэмжээнд бол бас төрүүлчихсэн, өрсөлдөхийнсэн, сайн оролцохийнсэн гэсэн тийм нууцхан хүслэл бас байна. За манай багийн өрөө бол хизээд анхдагч, манлайлагч, урагшаа. Илдээ.
За манай багийн өрөө бол хизээд Манлайлагч байх болно. Урагшаа. Эр гаруй жилийн түүхтэй улсын 1-р төв эмнэлгийн хамт олонны төлөөлөл болж 3 залуу эмч маань энэ цэнгэнд нэвтрүүлэгт оролцож байна. Улсын минь нүүр царай болсон анхдагч манлайлагч хамт олоноо төлөөлөн оролцож байгаа залуучуудаа амжилт хүсэх ялдамд цэнхэр дэлгэцээр дамжуулан эмнэлгийн үйл ажиллагаа эмч нарын өвөрмөц амьдралын талаар илүү их олон түүх баримтуудыг манай эмч нарын маань дамжуулан хийх энэ нэвтрүүлгээр үзэх байхаа гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Манай багийнхныг дэмжээрэй. Сэрэлт 2 гэдэг нэр өгчөөд байдаг. Тэгэхээр биднээс энэ зорилго маань энэ эмнэлгийн эрүүл мэндийн салбарын нэр хүндийн байдал өнөөгийн энэ нөхцөлд хэр хэмжээнд байгаа гэдэг л хамгийн гол нь. Тэгэхээр бид нар энэ реалити шоугаар шоу гэдэг утгаасаа илүүтэйгээр миний хувьд болоо шүү дээ. Нэр хүндийг бид нар газар онцон байсан энэ нэр хүндийг өшөө дээш нь 10 жилийн өмнөхтэй эргэж аваачихл хэмжээнд л хариуцлага ноогдож байгаад л одоо айгүй их тийм ээ. Хариуцлага ноогдож байгаа гэж ойлгоо. Тэрнээс одоо камерын өмнө одоо ажил төрлөө хийгээд яг мэдээж хэцүү. Гэхдээ энэ хүмүүст ард иргэдэд маань эрүүл мэндийн салбарын өнөөгийн хөгжил өнөөдөр энэ чигээрээ байсан юм шиг энэ эмчнэрийн нэр хүнд, эмнэлгийн салбарын нэр хүнд өнөөдөр ингээ муу байсан юм шиг эсвэл энэ ерөөсөө хөгжихгүй байгаа юм шиг ийм ойлголтыг л бид нар өнөөдөр өөрчилж өгөх хэрэгтэй. Юм болгон одоо эсрэг талаас нь ярьдаг болчиход байна. Энэ зөв талаас нь бид нар гаргана гэдэг л одоо маш одоо тийм ээ хариуцлага болчиход байна да. Миний хувьд бол сэтгэл бол салбарын хэмжээнд явагдаж байгаа анхны реалити шоунд за эмнэлгийн олон эмч залуучуудын төлөөлөл болж сонгогдож орсондоо бол миний хувьд бол таатай байна. Манай хоёр багийн гишүүнч гэсэн эмнэлгийн захиргааны санал болгосноор за бид гурыг баг болж шаасны залуучуудын одоо нэр хүнд шаасны залуучуудын ажил тэр дундаа эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын одоо ажил мэргэжлийг ил тод гаргах нэлээд хүндхэн өөрөг өгсөн гэж бодож байна. Тэр хэдүүлээ багтаа бол одоо өөрийнхөө байгууллагын үндсэн лого хэсгээс бол оруулах гэсэн саналтай. Тэр энэ маань одоо манайд бол одоо шаастын гэдэг үг бол манай байгууллагын лого шүү дээ юм бол. Энийг одоо цагтаа холбоол өгч байна. Тэгвэл одоо яг шаст бид нар чинь залуу хүмүүс шүү тийм ээ. Шаасны залгамж халаа, залуу хүмүүс шаасны яа хоёр хэлтэй биш. Шаастай хоёр хэлтэй. Шаасны залуучууд. Шаасны залуучууд гэж яаж. Ингийн залуу шаасны залгамж халын төлөөлөл болж байгаа шаасны залуучууд гэсэн нэр өгье. За тэгвэл нэрэн дээр тогтсон шаасны залуучууд. Тэгвэл багийн ахлагч яаж сонгох вэ? Багийн ахлагчийг бол багтаа байгаа ганц эмэгтэйгээ сонгож хэлээсэн. Ерөөсөө ороод ялсан баг ялсан. Нэг л ороод. Ялсан нь багийн ахлагч те. Ялсан уу ялагдсан уу? Ялсан шүү дээ. За чи шагнал авч байгаа юм. Гэхдээ багийн ахлагч гэдэг чи өөрийг авч байгаа болохоор ялагдсан байх юм шүү. Шагнаж байгаа. За. Манай багийн өрөө шаастнчууд урагшаа. Сэрэлт 2 реалити шоунд оролцож байгаа улсын 3-р төв эмнэлгийн шаасны залуучууд бага дэмжицгээе. Шаастнчууд бид бүхний зүчээ. Юуны өмнө эрүүл мэндийн салбарын маш их одоо үнд ачаалалтай энэ одоо үйл ажиллагааг ард олон нийтэд одоо сурталчилан таниулах чиглэлд эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж байгаа Сэрэлт 2 гэсэн нэвтрүүлгийг одоо хамтран зохион байгуулж байгаа 25 телевизийн нийт хамт олонд бол талархалж байгаагаа энэ тасрамд илэрхийлж байна. Улсын 3-р төв эмнэлгийн хувьд бол эрүүл мэндийн сайдын тушаалаар Монгол улсын зүрх мэдрэлийн лавлгаа төв эмнэлгийн үүргийг гүйцэтгэн бол ажиллаж байгаа. Гол одоо онцлог үйл ажиллагаа гэвэл зүрх тархины одоо чиглэлээр олон улсын төвшөнд онцлогоо амжилтны арга технологиг бол нэвтрүүлэх, хурдстаа нэвтрүүлж, за Монгол иргэдийн одоо эрүүл мэндийн шалтгаанд эдийн засгийн одоо энэ эрсдлийг багасгах, гадаад оронд онцлогоо амжилтанд явах урсгалыг багасгах чиглэл дээр одоо гол зорилго бодлого барьж одоо ажиллаж байгаа.
Анхдагч манлайлагч баг. Туулын мөнх болд 2007 онд Монгол улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөн мэс заслын эмч. Манай мэслийн цэцэг бол 90 жилийн түүхтэй. Манай ерөнхий мэслийн цэцгүүд тасгаас бусад мэслийн цэцгүүд бүгд салбарлаж гарсан байгаа. Монгол улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Япон улсад ангаа ухааны докторийн зэрэг хамгаалсан. Манай цэцэг бол ерөнхийдөө бол цэжний өндийн мэсэл, хэвлийн өндийн мэсэл, мөн булчирхай мэсэл гэсэн ийм олон төрлийн мэслийн өвчнүүд манай дээр бол байнга ирж идэг. Их ажилласаг хичээнгүү бас маш хөдөлмөрч тийм залуу байгаа. Тэгээд найстаа цаашлах нь ажилд амжилт хүсье. 2013 оноос улсын 1-р төв эмнэлэгт ерөнхий мэс заслын тасагт мэс заслын эмчээр ажиллаж байна. Энэ эмнэлэгт рүү орны эргэлт болон эмчлүүлэгчдийн тоогоор хамгийн их тийм цэцэг байгаа. Японд одоо 4 жил PhD буюу анаа ухааны докторийн зэргийг хамгаалж одоо маш хүнд хөдөлмөрийг одоо давж гарсан тийм хүн байгаа. Үүгээр нь бид нар бол Монгол дэмчээрээ бол бахархдаг. Би Монгол хүмүүсийн хоолттой холбоотойгоор эцсийн үедээ чулуу үүсэх тийм өрөвсөлт өвчин бол маш их хэлбэг тохиолдож байгаа. Ард иргэдийг эрүүл сарвал болгохын төлөө бид ингээд ажиллаж байна да. Баасан Жавын бат цэцэг 2010 онд эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөн мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний эмч. Эрчим тэмчилгээний тасаг. За манай засаг нийт 6 эмчтэй 25 сувилагч, асрагчтай нийт 30 гаруй эмч, сувилагч, асрагчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг. 2013 онд мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний эмч мэргэжүүлэх резидент, 2016 онд Австри улсад эрчим тэмчилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Батцэг маань мэргэжлийн хувьд бол өсөх, дэвжих, ирээдүйтэй үнэн сэтгэлээсээ итгэж чармаалттай хийдэг маш хүн чанартай охин. Анаа ухааны магистрант 2010-аас 2011 онд Сэлэнг аймгийн нэгдсэн эмнэлэг, 2013-аас 2014 онд Сэлэнг аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний эмч, 2014 оноос улсын 1-р төв эмнэлгийн эрчим тэмчилгээний тасагт эмчээр ажиллаж байна. Мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний эмчийн мэргэжил олгох курсээ энэ эмнэлэг дээр эрчим тэмчилгээний тасагтаа дээр мэдээгүйжүүлэг хаалганы нэгдсэн тасаг дээр хийж энэ хамт олонныхон донд 2 жил өнгөрөөж төгссөн байгаа. Бямсурангийн давг жанцсан 2008 онд эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөн мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний эмч. Бидний нэг 2 дахь гэр ингээд эмнэлэг маань байдаг байгаа. Бид нэг 365 хоногт ингээд ээлжирээ гараад ажиллахад ерөнхийдөө нэг жилийн нэг 100-аас 110 хоногт эмнэлэг дээр ер нь бол өнгөрөөдөг байгаа. Солонгос улсад 2 удаа мэдээгүйжүүлэг чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Энэ одоо бид энд байгаа хэсэг болохоор манай яаралтай тусламжийн засгаар ирсэн хүнийг эренблээд энэ хүнд үнэхээр яаралтай тусламж шаардлагатай байна уу? Энийг үзэж, оншилж, шинжилдэг тийм хэсэг байгаа. Давг замц маань болохоор ажил хөдөлмөр болон 1-р эмнэлгийн волейболын эрэгтэй багийн шгшээр тамирчин байгаа. За ингээд давгуудаа амжилт хүсье. 2008-аас 2009 онд Баянгол дүүргийн 13 дугаар хороо Түмэн их өрхийн эмнэлэг, 2009-аас 2011 онд улсын клиникийн төв эмнэлэгт мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний резидентур, 2011-ээс 2012 онд Мон мэс эмнэлэгт мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний эмчээр, 2012 оноос улсын 1-р төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ажиллаж байна. Ажиглалт хяналт тэмчилгээний хэсэг гэдэг байгаа. Энд болохоор бид нэр амт хэлсэн болон бүхэл тусламжийг үзүүлэх боломжтой тоноглогдсон байгаа. Залуу докторын ахлагчаа болгосон анхдагч, манлайлагч багийн гишүүд өөрсдийн тасаг, өдөр тутмын үйл ажиллагаа хийж гүйцэтгэдэг ажлаа танилцууллаа. Эрчим тэмчилгээний тасгийн 8хан орон дээр жилд 600-аас 700 өвчтөн эргэлдэж эмчлүүлдэг гэхээр ямархан хүнд бөгөөд ачаалалтай ажилтгийг харж болохоор байна. Шонхрууд баг. Гамболдын ариун болд 2008 онд эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Дорноговын ангаа ухааны коллежийг төгссөн мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний эмч. За та бүхэнд тасгаа төвч танилцуулъя. За манай засаг бол 13 их эмчтэй, 26 сувилагчтай. За 14 ортоогоор Монгол улсын хэмжээнд нийт одоо гэмтэлд өртөгчдийг бол хүлээн авдаг. Энд нь бол ерөнхийдөө 21 аймаг дүүрэг, сум, хотууд бүх одоо гэмтэлтийг бол хүлээн авч тусламж үйлчлэгээ үзүүлдэг.
2009-с 2011 онд шаасны 3 дугаар төвөмөлгийн мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний резидент, 2008-аас 2009 онд Дорногов аймаг Зүүн Баян сумын сум дундын эмнэлэгт их хэмж, 2011-с 2013 онд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний их хэмж, тасгийн эрхлэгч. Гэмтлийн эмнэлгийн төлөвлөгөө хагалгааны операцийн хэсэг байна. За энд бол одоогоор нэг 7 операционтай. Ариун болд эмчийн хувьд бол манай тасгийн одоо эмчнэрийн дотор залуу эмчнэрийн төлөөлөл болсон ажилдаа маш одоо дайчин шаргуй хамт олондоо нөхөрсөв ийм өсгөрөөдүйтэй сайн эмч байгаамаа. Өнөөдөр бол миний хувьд бол хавсарсан гэмтлийн тасаг болон ясны 3 дахь тасаг дээр хагалгаанд орно. За нийт бол нэг 10 хагалгаа төлөвлөсөн байна. 2013-аас 2015 онд Дорногов аймаг нэгдсэн эмнэлэгт эрчим тэмчилгээний эмч, тасгийн эрхлэгч, 2015 оноос гэмтэл сог судлалын үндэсний төвд эрчим тэмчилгээний эмчээр ажиллаж байна. Нямдаржийн сад бэлэг 2011 онд эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөн гавал тарих нуруу нугасны мэс заслын эмч. За хүний амьдралын амин чухал эрхтэн болсон гавал тарихынд гадны болон өөр шалтгаантайгаар ямар нэгэн гэмтэл бэртэл үүсгэд хүний биеийн бүхий л эрхтэн системийн үйл ажиллагаа алдагддаг байгаа. Энэ талаар бид авсан гэмтлийг эмчилж хангахын төлөө ажилладаг ийм тасаг байгаа. Анагаах ухааны магистрант зэрэгтээ гэмтэл согог судлалын үндэсний төвийн резидент, 2014 онд гавал тарих нуруу нугасны гэмтлийн курс, бүгд наримдах Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх курс. 2011 оноос 2013 онд нийслэлийн онцгой байдлын газар Шуурха бүлэг 105-д эмч аврагч, 2014 оноос гэмтэл согог судлалын үндэсний төвийн тарих нуруу нугасны мэс заслын тасгийн эмчээр ажиллаж байна. Тасгийн эрхлэгчтэйгээ 6 тарихны мэс заслын эмч, 94-ний мэс заслын эмч, нэг гэсэн бүрэлдэхүүнтэй 7 эмчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. За дээр мөн хүүхдийн тарихны гэмтлийг үздэг 2 тасаг 10 ортой. Мөн эрчим тэмчилгээний тасагт байгаа тарихны гэмтэлтэй улсууд болон бусад тасгуудын тарихны гэмтэлтэй улсуудыг тус бүр хариуцж үзэж ажилладаг ийм ажиллагаатай тасаг байгаа. Амьдын Ирланд 2009 онд эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн анагаах ухааны сургуулийг төгссөн төлөнхийн нөхөн сэргээх мэс заслын их эмч. За манайх тасаг дотор эрчим тэмцэлгээний палаттай. Тэр маань одоогоор 6 хүнтэй байна. 5 хүүхэд, 1 том хүн. Ерөнхийдөө биеийн 15-аас дээш хувийн төлөвлөлттэй хүмүүс эрчим тэмцэлгээний тасаг дээр эмчлүүлж байна. 2011 онд гэмтэл согог судлалын үндэсний төвд гэмтэл согог заслын мэс заслын эмч, 2014 онд бүгд наримдах Солонгос улсад төлөнхийн нөхөн сэргээх мэс засал мөн өвдөх түнхний хиймэл үеийн курс, 2015 онд төлөнхийн нөхөн сэргээх пластик мэс заслын курс төгссөн. Одоо гэмтэл согог судлалын үндэсний төвийн төлөнхийн нөхөн сэргээх мэс заслын их эмчээр ажиллаж байна. Тэгэхээр идэж байгаа юу? Гоё юм одоо. Одоо яваад үзүүлчих харъя. Мундаг байж тээ. Өвдөхөө болцсон байна те. За энийг л харж тий. Ингээл ийм шархан ингээл гоё идэгцэн юм байна штэ те. Энэ бол манай төлөнхийн нөхөн сэргээх мэстэй 4-р палат. Энэ нь бол хамгийн том палат нь. Одоогор манайх 60-аас 68 хүн хөвтөж байгаагийн нэг ёсны 38-аас 40 хүүхэд баг. Тэр дотроо 0-аас 5 насны хүүхэд айгүй их хамрагдаж байна. За манай Ирланд бол ажилдаа үнэнч хамт олондоо нэр хүндтэй шудраг шулуун зантай хөрөлтөө үнэнч ийм сайхан найз байна. За ингээд Ирландынхаа оролцож байгаа нэвтрүүлэгт амжилт хүсье. Багийн гишүүд бүгд залуучууд гэсэндээ арай л өөр юм аа. Багийн нэрээ хүртэл өөрсдийн үйл ажиллагаанд тулгуурлан өгч байна гэж. Аливаа алсын дуудлага эрүүл мэндийн шуурхай үйлчилгээний тэргүүн эгнээнд гэмтлийн эмнэлэг л байдаг шүү дээ. Тэндээч шоу нэвтрүүлгийн тулаанд шонхрууд орхон дээ. Шаасны залуучууд баг. Хуйгийн Батмигмар 2004 онд эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөн зүрх судас судсан доторх мэс заслын эмч. За манай тасаг одоогийн бүтэц зохион байгуулалтаар бол 5 эмчтэй ажиллаж байна. Нэг зөвлөх эмчтэй, зөвлөх эмч анагаах ухааны доктор профессор Лаган Туяг зөвлөхий, нэг тасгийн эрхлэгч 4 эмчилэгч эмчтэйгээр ажиллаж байгаа. Чех, Унгар, Франц, Солонгос улсад судсан доторх оншилгоо эмчилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн анагаах ухааны докторант ахлах цэргийн эмч. За энэ 2013 онд манай тасаг анх байгуулагдсан жилдээ бол одоо сэтгэл шингэсэн үйлчилгээг одоо амжилттай хэрэгжүүлэгч хамт олоноор шалгарч байна.
2005-аас 2008 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн зүрх судасны техникийн багш, 2007-оос 2008 онд Улсын 1-р төвөмөлгийн яаралтай тусламж эрчим тэмчилгээний их хэмж, 2008 оноос Шаасны 3-р төвөмөлгийн зүрх судлал, зүрхний шигдээсийн тасагт их хэмжээр ажиллаж байна. Энэ зүрхний шигдээсийн үеийн тусламж үйлчлэгээ гэдэг маань өөрөө их онцлог байна. Яарсан, сандарсан, богино хугацаанд тэтэн судасны доторх онцлогоо эмчилгээнд орж энэ амь насыг аврах гэдэг маань өөрөө биднэрт богино хугацаанд зөв зохион байгуулалттай менежменттэйгээр өвчтний амь насыг аврах нь гол зорилго тавьдаг. Ер нь бол шийдэмгий, түргэн шуурхай шийдвэрээ гаргадаг, тууштай, дайчин тийм зан чанар нь бол манай тасгийн хамт олон бол үйлч одоо бахархаж явдаг. Дунуугийн цагаан 2007 онд эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөн мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний их хэмж. Манай тасаг бол нийтдээ 9 эмч, 31 сувилагч, ингээд 40 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэгэхээр эрчим тэмчилгээний тасаг нь ерөнхийдөө бол буруу хэсэгтэй байдаг. Хамгийн ихний хэсэг буюу дотрын сэхээний хэсэг байгаа эрчим тэмчилгээний хэсэг. За хэдүүлээ орцгоо. Энэ хэсэг маань ерөнхийдөө бол 4 ортой энэ орон дээр ингээ 2 сувилагч ажилладаг байгаа. За дараагийн хэсэг маань болохоор харалтын хэсэг ерөнхийдөө бол А, Б гэсэн 2 хэсэгтэй байдаг. А хэсэгтэй болохоор маш хүнд байнгын хяналт шаардагдсан тийм өвчтнүүдээ бол харалтын А хэсэгт эмчилдэг байна. 2009-оос 2011 онд эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний резидент, 2011-с 2012 онд Бүгд найрамдах Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх курс, Анагаах ухааны магистрант зэрэгтээ 2011 оноос Шаасны 3-р төвөмөлгийн эрчим тэмчилгээний их хэмжээр ажиллаж байна. За энэ маань манай шигдээсийн А хэсэг байна. Мөн л адил 10 ортой. Тэгэхээр энд бас байнгын хяналт шаардлагатай маш хүнд хүн шинэ хүмүүсээ бол энэ хэсэгт эмчлүүлдэг байгаа. Эрчим тэмчилгээний эмч гэдэг бол маш өндөр хариуцлагатай. Ер нь эмчийн хөдөлмөр бол аюул өндөр хариуцлагатай их тийм ажил байдаг. Бидний одоо тэр гаргаж байгаа итвэх зүтгэл, хариуцлага, мэдлэг, боловсрол тэр бүхнээс бол олон хүний амь нас аврагдаж те олон гэр бүл даз жаргал, гэр бүл, найз нөхөд те өөр хүүхэд ажлын хамт олон бүх хүмүүсийн ихтгэл найдвар бол бидний хариуцлага дээр бол тогтож байд юм аа. Эрчим тэмчилгээний эмч нарын хариуцлага дээр. Отгонбаярын Янжив Ач Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний эмч. Улсын 3-р төвөмлийн яаралтай тусламжийн тасаг. За энэ манай хүлээлгийн хэсэг байна. За энэ хэсэг бол яг бидний хамгийн гол үйлчлүүлэгчээ хүлээн авч ирмэлэн ангилт хийдэг хэсэг байгаа. За манай тасгийн хувьд бол улсын 3-р төвөмлөг бусад эмнэлгүүдийн яаралтай тусламжийн хэсгээс нэг онцлог зүйл нь бол мэдрэл болно. Зүрхний чиглэлийн яаралтай тусламж авах хүмүүсийн тоо харьцангуй өндөр байдаг. Ягаад гэвэл улсын хэмжээнд тусламж үйлчлэгээ үзүүлдэг. За хоногтоо нэг ойролцоогоор 40-с 50 орчим яаралтай тусламжийн хүмүүс хүлээн авч үзүүлдэг. За эдгээрээс бол нэг 10-аас 15% бол нэн яаралтай буюу амь тэнцсэн үеийн байдалтай, зүрхний шигдээстэй, тархины цус харвалттай ийм хүмүүс орж ирдэг. Тайван улсад яаралтай тусламжийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн Анагаах ухааны магистрант. 2010 оноос Сонгон хайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эрчим тэмчилгээний их хэмж, 2013 оноос Шаасны 3-р төвөмлийн эрчим тэмчилгээний их хэмж, 2015 оноос Шаасны 3-р төвөмлийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байна. За тэгэхээр улаан шухмаа дагаад бид нар амь тэнцсэн өвчтөнд тусламж үйлчлэгээ үзүүлдэг хэсэг рүү орж ирж байна. За энэ хэсэг бол ерөөсөө байнгын бэлэн байдалд амь тэнцсэн үеийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан хэсэг байна. Хамт ажиллаж байгаа хугацаанд бол янжин эмч бас биднэртэй түших тулгуур болдог, мэргэжлийн ур чадвар сайтай, аливаа юмд бас хошин шог мэдрэмжээр хандаж алдаа туцаглалын хэрэглэхдээ шог байдлаар хилдэг ч юм уу, хүнийг цаашлуулах байдлаас ажиглагддаг манай сайн эмчнэрийн нэг байгаамаа. Ууган эмнэлгийнхээ ирээдүй залуу хойч үе болсон чадварлаг эмч нараар бага бүрдүүлсэн Шаасны залуучууд багийнхандаа юуны төрөнд амжилт хүсье. Монголчуудын өвчлөлийн өндөр хувийг эзэлдэг Харвалд зүрхний шигдээс зэрэг өвчлөлийн эмчилгээ үйлчилгээг дэлхийн хэмжээнд хүргэн хийж байгаа эмнэлгийн хамт олонны итгэлийг хүлээсэнд баяр хүргэе. Яг энэ цаг мөчөөс та бүхэн шоу нэвтрүүлгийн дүрмээр амьдрах болно. Мэдээж камерын өмнө ажиллах хин гэдэг амаргүйч та бүхэнд амжилт хүсье.
Энэхүү нэвтрүүлгийн эхний дугаарыг шинэ оны босгон дээр та бүхэндээ хүргэж байгаадаа маш их баяртай байна. Энэ нэвтрүүлгийг дэмжиж эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа өдөр тутам ямар түвшинд явдаг, ямар их ачаалттай байдгийг ойлгуулахар хамтран ажиллаж байгаа улсын 1-р эмнэлгийн эмч нар, 3-р эмнэлгийн эмч нар, гэмтэл согос судлалын эмч нар хамт олонд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг ард түмэндээ харуулсан, таниулсан, бодит байдлыг үзүүлэхийг энэ нэвтрүүлгийг та бүхэн маань тухлан сууж эрүүл мэндийн салбарын мэдээллийг бүрэн гүйцэд авах хаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэндээ шинэ ондоо эрүүл энх ад жаргалаар дүүрэн байхыг хүсэн өрөөё. Бид та бүхэнд шинэ оны босгон дээр цоо шин реалити шоу нэвтрүүлгийн анхны дугаарыг өргөн байлаа. 25 дугаар сууг телевиз эрүүл мэндийн хөгжлийн төв 2016 оны ололт амжилтаа баттгаж үзэгч таны мэлмэд нэгэн хувьсгал хийсэндээ баяртай байна. Ямагт 25 дугаар сууг телевизтэйгээ хамт байж биднийг дэмждэг үзэгч та бүхэндээ баярлалаа. Ажилтан ирж байгаа 2017 он үзэгч та бүхэнд ололт амжилт аз хэмэр дагуулсан жил байх болтугай. Та бүхэндээ шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. Сайхан баярлалаа. Сэрэлт 2 реалити шоу нэвтрүүлгийн оролцогчид анхны даалгавраа авч ажиллах болно. Энэ өдрөөс эхлэн тэд тайван амарч чадах болов. Энэ шахны түвшиндээ тань. Гээ битгээ ярьлаарай. Чиглэлээс рүү байлуу бид нар чиглэлээ эмчилгээний чиглэлийг хандуулъя гэж шийдвэр гаргачлаа. Тэгвэл өсвөс чи бохор ороод юм. Яхаа юу гоос яах юм бэ? Үзэгч та бүхэн 2017 оны 1-р сарын 5-ны өдөр товлсон цагта сувга тааруулаарай. Шинэ оноо сайхан ухтаарай. Дараа жил иргэн уулзцгаая. Түр баяртай.